dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50,000. I can conquer any style, victory is in me now. My time is now, couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ баазар нэвтрүүлэг та бүхэнд 11 дахь улирлынхаа 3 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгчээр энэ улирлаас эхлэн сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк бидэнтэй хамтран ажиллаж байгаа. За улирал эхэлснээс хойшоо багууд ойролцоогоор нэг 10 орчим тоглолтыг 8-9 тоглолтыг бол хийсэн байна. За тэгээд энэ 7 хоногт бол үйл явдал арвин бас бэртэл гэмтлүүдтэй. Гэхдээ эсвэргээрээ сайн мэдээ бас цөөнгүй байлаа. Тэгээд өнөөдөр бид хамгийн ихэнд өрнөд бүсийн хүсэгтийнхаа талаар ярилцах болно. Тэгээд студид баазрын дөрвөн маань ажиллаж байна. Оройн минь төрийн 3. За тэгээд энэ 7 хоногт гоё юм болсон. Аврагын хожлын цувралыг аль баг зогсоох болоо гэдэг сонирхолтой улирал эхэлснээс хойш хүлээж илаад гэсэн чинь гоё баг эсрэг зогссон. Тэгээд аргагүй одоо энэ тоглолтоос эхлэе. Гэмтэл бэртэл бас өвгөсөд яг үндэ бол нэлээд их байгаа шүү дээ. Тэгээ энэ тоглолтын дээр бол жишээ нь чэт тоглоогүй. За J-Dub мэдээж байхгүй. Тэгэл илүү дэх. Доорт байхгүй. Тийм. Гэтэ илүү явж ирсэн. Доорт бас байхгүй. Гараанаас нь үеийг бүр угаасаа эхний үеийг бол өвгөсгийн сэлгээ бүр үнэхээр амар ихлүүлсэн. 40 мөр гэж явжсэн. 41 21 гэж дуслаа шүү дээ. Тэгсэн баг 20 он зүрх тийм шүү дээ. Тэгэл хүмүүс чинь энэ өвгөсгийн сэлгээ нь ямар аимшиг юм бэ гэж яриа bijсэн чинь 2 дугаар үеэс эхлээл ер нь бол Портланд гоё ирж аваад хэлсэн шүү. Тэгээд энэ жилийн Портланд маш гоё байна да. Би бол шалтгааны Drew Holiday гэж бодлоо. Би бол шалтгааны Авдээ. яг спилтэй дасгалж өгч байна. Портланд гоё одоо яг одоо юу те хөгжиж байгаа баг. Одоо тэгээд туршлагатай тоглогч одоо Жирүүг авцсан те. Жирүү бас яг тоглох хэсэг нь бас сонин байгаад байсан шүү дээ. Өдрийн өмнө бол тий. Тэргэлзээтэй байсан тий. Би баг тоглохгүйч тэгж байгаа тэгсгийж байгаа солигдсон ухааны юм яриад байсан чинь тэгээд одоо бол бас нэг тэгээ энэ дээр яг энэ тоглолтын хувьд ч гэсэн Жирүү чинь амар сайн тоглосон шүү дээ. 21 оноо бол 22 оноо авсан байсан шүү дээ. Оноо авалт тал дээр бол маш сайн тоглосон. Тэгээ Навдия бол үнэхээр гоё залуу. Тэвчээд одоо лиг дор зэрэг 4 дахь жил нь 3 4 дахь Израиль тоглогч. 4 5 болчихж байна. Вашингтоноос эхэлжсэн тий. Вашингтонд 4 улирал тэгээ Портландд нодлын ирээд гэдэг чинь жил баг нь 5 6 дахь нь 6 дахь нь 6 дахь нь. Авдияч яг руки жилдээ их гоё эхлүүлж байгаа тэр шагааны нэг амар хүнд гэмтэл Вашингтон багтаа авч ирсэн. Би баг тэр гэмтжсэн тоглолтын тайлбарлаж ирсэнийгаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш ер нь бол нэг яваагүй шүү дээ. Тэгээ Портландд ирээд харин өнгөрсөн жил их дажгүй тоглоод. Тэгээ энэ жил бол бүр супер байна. За одоо энд амар юм болсон 6-аас гიშгц. Тэгээг бол Овертайм. Тэгээ овертайм. Алдаа үлээсэн. Тийм. Тэгээ энэ дэр чинь Портландын гарааны 5 нь бүгдээр 10-аас дээш оноо авсан байсан байна тий. Ер нь үнэхээр жиг сайн тоглож иж Портланд бол хайдсан. Энэ дээр бас нэмээд хэлэхэд бас одоо нэмээд хэлгэж байх. Одоо Lexus хэлгээ ирээд Портланд очсон тий. Таандрас хэлгээ очсон гэж байна. Бас хөвгөлтэй тий бас. Тэгээ Портланд ер нь чанартай нь харагдаад байгаа юм л та. Ер нь их улирлыг бол эхлэхдээ л Портланд эвгүй баг байна да гэж эхэлсэн шүү дээ. Тэгээ тэргээл зүгээр харууллаа гэж. Ер нь лигийн нөгөө бусад Портландтай нэг эхний 1-2 тоглосон багууд ч гэсэн ер нь гол тоглогчд нь бас тоглолтын дараа хэлжсэн л та. Энэ багийн хамгаалалт бол үнэхээр бодит байна. Ер нь өөдөөс нь тэгж тухтаа бөмбөг залхад ч их хэцүү хүндрэлтэй байгаад байна. Тэгэхээр ер нь Портландтэй тоглолт болгон багуудын хувьд энэ улиралд яг өөдөөс нь товтлох гэдэг бол нэлээд том шалгуур байх юм байна гэж нэлээд одоо Антони Эдвардсыг ч ярьж ирснийг санаж нэлээд хэдэн тэгж ярьж ирсэн. Тэр нь яг ямар ч сан бодит юм байна гэдгийг энэ улиралд бол харуулж байна. Зөвхөн энэ тоглолтын дээр ч биш. Портланд өнгөрсөн жил хамгаалтаараа 16-д байсан чинь энэ жил 10 руу ороод ирсэн байгаа хгүй. Товтлогоогоор бас нэлийн урагшилсан бүр 6-7 байр агцсан байсан. Тэгээ Drew Holiday энэ улирал карьерийнхаа хамгийн өндөр дамжуулалтыг Портландд дундчилж байгаа юм бэлээ. Тэгээд би түрүүн яг Drew ирснээр ингэж
Дэни Авдияд нөлөөлөд байна уу гэж бас бодлоо. Магадгүй. Тэгээд улирал эхэлснээс хоошоо Дэни Авдия бүр бүх тоглолтод галзуурж байгаа. Лекерстэй Портленд 2 тоглосон шүү дээ. Тэр 2 тоглолтын дээр сүүлийнх дээр нь бүр 30 гаруй оноо авсан байсан. Эхнийх дээр нь бас нэг 20 оноо авсан. Одоо улиралд 8 тоглолтын байдлаар 24.4 оноо дундчилж байна. Самран 6.5 байна. Дамжуулсан 4.5. Карьер хай шүү Тийм. дээ. 24 оноо гэдэг чинь. Өнгөрсөн жил 16 оноо Портленд Ер нь баг одоо тэр зүүн доор баруун доор туг нь харагдаж байгаа шиг Израиль тоглогчдын баг all time best үлрэл баха. Ер нь тийм баг. Ер нь Израилээс ер нь түүхэнд бараг байхгүй тий. Яг нэг орж гарч байгаа хүмүүс байсан. Гэхдээ Авдия шиг ингэж бүр 20 оноо дундчилсан, мончилсан хүн бол ховорхон баг. Яг Мирсер нэг Омри Каспи байна. Омри Каспи тий. Яг нэг 3 4 тоглогч бол уг нь байдаг. Гэхдээ яг Авдия шиг ийм онцгой тоглосон тоглогч бол ерөөсөй байхгүй. Энд ч одоо бүр одын хэмжээнд тоглож байна шүү дээ. Нэг юм бүх одод тоглогч хэмжээнд. 24 оноо дундчилж байгаа хүн ер нь бүх одод болцдог шүү дээ. Ер нь болчихно. Тэгээ гол нь Портленд одоо за 5-3 амжилттай өрнүүдийн 5-т явж байгаа заяа. Тэгэн гуртаа 30 багийн хамгийн хүн хуваартай баг байсан байхгүй. Араас нь Rockets илтер явж байгаа. Тэгээ энэ баг чинь сая тоглосон багууд нь за Lakers-тэй 2, тэгээ Warriors-тэй, тэгээд Денвер байгаа. Миннесотатай тоглосон. Миннесотатай тоглосон. Эдон Эдвардс байхад нь тоглосон. Миннесотатай бол бүр. Тэгээ бодохоор Портленд одоо 5-т явж байгаа гэдэг чинь хүн хуваараа давгуу давцсан. Тэгээ гой багийн эсрэг хожигдсан байгаа байхгүй юу? Тэгээ тэр нэг хулангийн хилээд байгаа жрүүгийн нөлөө гэдэгтээ би бас зүгээр яг анх хэлэхэд нь л санал ингээ нэг юм нийлэх маягтай бодоод эхэлчлээ л дээ. Яг тэгэхээр жрүүгийн зүгээр би Бостны фэний хуваар сүүлийн нэг 2 үлрэл Бостонд яаж тоглосон. Ялангуяа сүүлийн үлрэл яаж тоглосон айгуу сайн мэдээд байгаа. Товтлох тоон цөөрцөн. Нэг тоглолтод ер нь нэг за 10 хүрж байгаа юм уу? Үгүй дээ баг тийм. Тэгж нэг юм байгаад ирсэн болвол одоо нөгөө нэг яг Портленд дээрээ нэг юм товтлох тоон өөр 15 6-аас дээшээ тогтмол гараад ирчихээр бас нэг юм өөрийнхөө хүснээр сакс тоглоод байгаа юм болов уу гэж харагдаад байгаа. Зүр Бостон ч юм болохоор нөгөө Джейсон Тейтум, Джейлен Браун ч гэдэг юм уу тэгээд нэг юм бөмбөгний мэдлэлтэй тоглодог хүн жрүүгээс арай их байсан шүү дээ. Дерек Вайт хүртэл ингээл баг жрүүгээс илүү олон. Ричард баг илүү давталж байсан шүү. Ричард энтер. Тэгээд нэг тим нэг юмнаас болоод нэг юм тамирчид гэлтгүй ер нь хүн ер нь ямар нэгэн байдлаар нэг юм сэтгэл зүйн за би энэс цааш бол одоо ингээд ер нь байхгүй юм байна гэдэг байжгаад за энэ үлрэлт ихэлсэн чинь ингээ нэг юм тэр төрөө цалин авч байгаа толоосоор аргагүй нөхцөл байдлаас болоод тоглож байгаа нь өөрөө Портленд ч тэр жрүүд ч тэр нэг юм аврал болчих. Тэгээд дээр нь баг ингээд хожоод эхлэхээр сэтгэл зүй өөр болно. Арай өөр болж. Тийм. Одоо бол улирал эхэлж байхад бид нар ер нь өөр 30 ба 34 нэвтрүүлэг дээр ч баг ярьж исэн. Жрүү хоол дээр нь өвөл солигдох ч магадлал өндөртэй гэж исэн бол. Тийм тэгж ирж байна. Тийм. Одоо эн чинь нөхцөл байдал нь өөр болж хувирах боломжтой болчих жоох байхгүй. Тэгвэл бид нар одоо плей-офф бас тоглож өрнөдөд үзэхэр л юм байна шүү дээ гэдэг сэтгэл зүй нийт баг дунд ороод ирчихэр чинь. Жрүүгийн хувьд ч гэсэн одоо Портлендийн зүгээс ч гэсэн нөгөө жрүүг солихгүйгээр аваад ингээ явчих болохоор юм байна. Ямар ч үсэн энэ үлрэлтаа гэдэг юм бол бас бодож байгаа. Яг нэг юм хөшгөний цаана бас янз янзын юм ер нь болдог штэ. Бас нөгөө талаас үн хүрэж байгаа зүрх үн хүрэж байгаа зараад драфтын ирэхээр ч юм уу ирээдүйн драфтын 1-р тойргийн 2 ирэхээр ч юм уу ингээд зарах гад бүх одод хүрчих юм уу. Зарах юм уу? 16 долоо дахь үлрэл нь. Тэгээ авраг авах гэж байгаа багт хэрэгтэй штэ. Ямар нэгэн багт солино л доо зарна гэхээс. Цалингийн гайгүй зайтай авъя гэсэн баг байвал тэгэл аавна л. Тэгээ туршлагатай зүрх чи 2 удаа юм бэ оцсон багтаа шууд тэр үлрэлд авраг авах. 2 жил бүр дараалаад шүү дээ. Портлендд болоод байгаа юм чинь би бол жирүүгнийхээ олчихгүй гоё эндээ гоё заа. Тийм яг ч саяных шиг гоё 2 талтай. Хотын туршлага нэмээ байлгаж иж магадгүй л гэж магадгүй. Зүгээр яг миний зүр хэлээд байгаа өнцг нь ихэнх нь залуучууд байгаа шүү дээ. Тэнгүүд нэг юм жирүүчин болохоор харж яваа тоглогч. Тэгэхээр энэ нэг юм ирээдүйн өнгөрсөн хоёр чинь ингээ нэг юм огтлцол байхгүй болчиход байна л гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр ирээдүгөө сонгох гэх юм бол жирүүг зөр өн өргөж байгаа дахиад нэг юм драфтын дараа жилийн 1 2 дугаар тойрог ч юм уу ингээ нэг юм ирээдүгөө босгоно гэж. Гэтэ оронд нь явуулдаг дээр тул бас холбогч авахгүй бол болохгүй холбогчгүй болж үлдэн шүү дээ өөрсдөө бас. Тэгэхээр Портленд ингээд гайгүй амжилттай ямар ч гэсэн 2 сарыг хүргэжүүл ер нь бол гэтэ яг зүр миний бас нэг сайных дээр нэмээд хэлэх яг тэгж нэг ирээдүгөө бодъё гэхэлэр хин дээр баг төрөж босох вэ гэдэг асуулт гарч ирнэ л дээ. Яг супер одон дээр найдаа байж чадахгүй. Тийм. Гэх мэтчлэн ингээд нэг яг юм ургуул ургаал. Тэгээ бас амжилтанд дасгалжуулагчтай нас холбоотой хөө. Одоо ч нөгөө Биллапс ч нөгөө асуудалд орооцолтоод бүр лигээс хөөгдөх дээр очсон байгаа шүү дээ. Шүүх загдаа болцсон. Тэнгүү Тиаго Сплитер дасгалжуулагч өмнө нь нэг тэгж нэр нь одоо яг дасгалжуулагчийн хуваараа онцгорж байгаагүй хүн багхгүй юу? Яг хуу Спурст ингээд тоглож исэн
Spurs Popovich бас маш олон зүйл сурсан яг энэ дасгалжуулагчийн замналын талаар. Тэгээд хэд хэдэн туслах дасгалжуулагчийн ажлуудыг хийж байгаад ингээд анх удаага энэ жил Portland дээр бараг үлрэлийн 2 дахь тоглолтоос эхлээл бараг ахлах болоод хувирчлаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь харах юм бол Splitter-ийн одоо карьерийн ахлах дасгалжуулагчийн карьер ямар ч байсан давгүй эхэлж байна. Splitter-ийг тэгээд үзэгчд нөгөө Балкад болж ирсэн нь сайн мэдж байгаа бах та. 16 онд LeBron-ы Балкат болж ирсэн нар нь. Тэр хамгийн алдартай. Балкат блокт болж ирсэн гэдэг юм да. Тэрийг одоо юу гэмээр Балкад гэхээс илүү LeBron-ыг Балкат болгох гэж байгаад тэгээд гүйтсэн гэх юм уу та тий. дээвэрхүүл. Тэр үйл явдлаар нь илүү сайн мэдээ. Гэхдээ яг хөө тэгээд Spurs байсан ер нь тамирчид тасгалжуулагч нар ер нь таксим өмгийг нэг арай өөр төвшөнд ойлгоцсон байдаг гэдэг нь л харагдаж байгаа шиг шүү дээ. Portland гоё нөө. Гоё нөө. Тэгээд дараа жил Lillard ирнэ. Би бол Drew Lillard-тай энэ Portland-ыг хурж үзээгүй амжилт руу нь ерөнхийдөө нэлээд ойртуулад хамтдаа энэ багт зодог тайлж магадгүй ч гэж бүрийн 7 хоногт бодлоо. За тэгээд OKC-гийн хувьд болохоор энэ 7 хоногт түүхэн амжилт ивдсэн. Тэр нь болохоор Boston Warriors 2009 оноос хойш хамгийн олон ажил авсан багууд байсан юм байна. Тэгсэн чинь OKC 777 ажил авчээ. Тэгээд энэ рекордыг эзэмшээд аврагууд энэ 7 хоногт анхныхаа хожигдлыг Portland эсрэг хүлээлээ. За тэгээд Spurs болон Lakers гэсэн маш гоё тоглолт болсон. Тэгээд энэ тоглолтын хөтөлбөртөн дээр нь ажилласан. Тэгээд мэдээлэл цуглуулж яхад нөгөө Wemby ярилцлага өгөхдөө Doncic-ыг огт хожиж үзээгүй. Тэгээд энэ дээр нэлээд ач холбогдол өгж байгаа ярьсан. Гэхдээ Wemby яаж энэ тоглолтыг эхлүүлсэн бэ? 50 минут даарцгаая да. За, Вог ах маань энэ дээр их гоё ярих бах та. Вог ах тайлбарлсан шүү дээ нэрээ. Ер нь юу болсон? Юу болсон яхаа? Гоё л төгөлсөн. Юу нэг гоё. Lakers бол ойлгомжтой зөндөө ярьсан тий. Spurs-ийг ярив тий. Spurs бол Fox нэрүүд ер нь хамгаалтал бодиттой санагдсан надад. Үнэхээр сайн хамгаалалттай байсан. Хоёрт явж байгаа шүү дээ. Тий. Wemby бол энэ бол ерөөсө том давчгүй хүчин зүйлээ гэдгээд хоёр талд ч байна. Талбай хоёр талд. Яг үнэ. Би энийг одоо хизээ quadruple double хийх бол гээл хүлээгээ хийж байна. Ер нь тэгээд онцлог нь одоо зөвхөн хүн болгоо анзаарч л байгаа. Би бол Wemby-г аягүй хурдан байна гэж анзаарч байна. Энэ өндөр мөртлөө. Харин тийм. Хурдтай. Тэгээ хөдөлгөөний эвсэлсээ. Эвсэл бол ойлгомжтой маш сайн байгаа даа. Яг сагсан бөмбөгийн одоо элементүүдийг маш гоё одоо ийм өндөр мөртлөө одоо бөмбөг эзэмшиж байгаа тий. За тэгээ бодогтаалбай Wemby байхад бол ер нь хинч орохоргүй болцсон билээ тий. Хамгийн гол хурдан байгаа тоххой. Одоо жишээ Porzingis бол өндөр намар ойролцсон. Тэгэхээр Porzingis ийм хангаалтан дээр ийм бодогтаалбай хамгаалалт ийм хурдтай биш байхгүй зөв жишээ хэцүүлж ярих. Porzingis бол блокууд тавьж чадахгүй хөдлөхгүй тий. Wemby бол ерөөсө 5 блокт онцолж байгаа байхгүй. Тэгээ Castle бол гоё үлээ. Би Castle холбон тоглогч дээр бол одоо бас нэг тоглож байгааг учраас. Жохон одоо Spurs-ийн хувьд одоо найруулгын хувьд жохон таарав байсан. Хожих боломж бол байсан Lakers-ийг хангалттай байсан. За тэгээд Fox ирэх юм бол Spurs-ийг бол ер нь энэ үйлрэл нэлээд дээшээ тоглох болов гэсэн бодол төрсөн шүү надад. Тэгээ Wemby нэг хэсэг нөгөө нэг амар 30 40 оноо зүгээр хөснөрөө аваад тэгж эхлүүлсэн шүү дээ удирлыг. Тэгээд сүүлийн нэг 3 4 тоглолтод нэг оноо авалтан жоохон унаал Хожим сагсалтай. шидэх нь ихсээд эхэлсэн шүү дээ. Тэгээд тэрнийхээ талаар ингээд тоглолтчинд довтлогоо ер нь яагаад ойрдоо жоохон муу байгаад байна гэсэн асуултан дээр бол над дээр амар ирт давхар хамгаалт. Тий, судалгаанд орчиж байгаа хөөх тий. Яг судалгаанд орчиж байгаа. Тэгээ алдааны асуудалд орсон шүү дээ. Энэ тоглолтын дээр ихний үед 3 алдаа. Одоо энэ яг одоо багууд ингээ Wemby дээр анхаарлаа тавьчихж байгаа шүү дээ. За энэ дээр смарт их гоё алдаа гаргасан тий. Дараа нь уурчлахгүйсэн дахиж энэ зүйл хийж болохгүй гэж тангаарлаа гэж хэлсэн байна. Смарт бол энэ бол багаа бас хөөдөх шахсан шүү. Нэр би тэгвэл тайм авчаач тий. Харин тийм. Тайм яаж ч болно шүү дээ. Ер нь яах шаардлага байна. Тийш дээ. Харин зүгээр тайм л аваач тий. Жижигрээд их тэгэл болно шүү. Тэр Reddick асуудал биш л дээ. Смартын шийдвэр байхгүй. Смарт одоо ер нь хардаа доороос бөмбөг гаргах гэж завсарлагтай бол аваач тий. Таслуулчвал яах юм доор. Тэг яах вэ? Тайм Зүгээр аваад найдвартай бол хажуугаас жийж байгаа байхгүй тий. Тэгээ нөгөө тэр чи бас тоглогчийн харагч тэг гаргах гэж нэгэд тэгвэл чи хамгийн талбай дээр туршлагатай смарт байгаад тэр хүн тийм бүдүүлэг алдаа тий. Би байсан бол Руки алдаа гаргаж байгаа. Reddick орноос юм шууд тайм аваад эн чин доороос гаргаад ядаж таслуулвал тэр чин царигтай ойрхон доороос гарах чи эрсдэлтэй шүү дээ. Хажуугаас гаргуул өөр шүү дээ. Тэгээ хоёр талтай л да тэгээд. За тэгээд LeBron эзгүүд 7-2 амжилттай өрнөд бүсийн үснэгтээ 2-д явж гин гэдэг бол Lakers-ийн хувьд маш сайн амжилт мөн баг. Тэгээд шалтгаан нь Luka Doncic. За тийм үү. Вог авч энэ жил авраг авах гэдэг байгаа шүү дээ. Муу санагдаад байгаа шүү. Doncic үлрэлийн эхлэлийг 40 оноод унтчилж эхлүүлж штэ. Далс тахтаа ч ингэж эхлүүлж исэн юм уу? Баха би бол энэ
уучлаарай үзэгчтэй. Ер нь бол байх гэж Лука дааст байхдаа ингэж шиг дараасан ийм тоглолтууд дээр угаасаа галзуурсан тохиолдлууд бол уг нь байгаа. байгаа. Тэгвэл тэрэн дээр баг нь яг тэгж дараалж хожиж ирсэн үг гэвэл бас эргэлзээтэй байхгүй. Тэгэхээр Лекси зөвхөн Лукагаас гадна бусдад сайн байгаа гэсэн үг л. Нэг юм онцлоод хэлэхэд хамгаалт бодтой Лекси. Эхний одоо 9 тоглолт тийм. Хамгаалт гэдэг зүйл бол яг нь хамгаалт хэм манлаж байгаа нэг бол Маркус Смарт бүтэн контролж байна. Одоо баг тугаас яг чи ийшээ гэдэг яг талбай дээр тоглож байхад нэг хилдэг юм байх хэрэгтэй гэдэг. Хамгаалтан дээр. Тэрийг бол Смарт бол бүтэн одоо хийж байна. Лука Ревс хоёр байсан ч гэсэн Смарттай цуг байхад Смартын одоо нөгөө хоёрыг одоо ийшээ хөдөлмөдлгээд одоо өдөртөд байгаа эффект нь бол маш сайн байгаад байна. Яг үнэн. Тэгээд хойно бас Дендре Эйтнэгэд бас нэг самбар бас найдвартай арай найдвартай тоглож байна л. Тэгээд Эйтнээс бол оноо бол өсөхгүй байгаа шүү дээ. Эдгээр чинь оноо аваад байна. Тэгээ оноо аваад бол бүр сайн байхгүй тийм. Тэгээ Сэлэн бас сайжирсан байгаа даа шүү дээ. Одоо тэр нөгөө Ник Смит Жуниор гэ залуучин тэр Портленд эсрэг бүр 29 оноо авснаа. Хоёр талд гэрээтэй тоглож гэж байгаа байхгүй юу? Дөнгөж 3 дахь тоглолтондоо NBA-д оролцож 30 оноо авчихсан. Одоо харин Ник Смит юу яах вэ? Одоо ротейшн байхгүй л Гарахгүй юу? Лебро ирээд, Ривс ирээд яхаар тэгээд угаасаа Хасагдана л та. хамгаалалт дээр хэцүү. Спurs төр ч гэсэн цуг мэд байгаа шүү дээ. Яг хөө тэгээд дараагийн хоёр бол арга ядсан үед бол хэрэгтэй. Одоо ийм би одоо яг өчтөр харж исэн. Lakers-с хамгийн сүүлд хардаа 6 өөр тоглогч 10-аас дээш оноо дунджилсан үедэр хизээ байсан бэ гэсэн чинь Showtime 3-4 жилийн өмнө байлээ. Тийм. Авраг Сайхан юм шүү. Төрүүлдэг жил байна. Тийм. Гэхдээ тэр 6 нь жоохон сонирхолтой. Ягаад гэхээр 20 он л юм байсан. өдрөл дундуур ингээд солигдоод явцсан ч юм уу ирдсэн хүмүүсийнх ингээд нийлээд тийм байна. Тэгээ бараг 20 оноос 6 он 10-аас дээш оноо авчихсан гэж шухалаа. За. Эртнээс тохиог. Арай ерөөё. Ларавиа сюрприз байна л да. Тэгээ Ларави бол гоё тохирч байгаа. Тэгээд энэ дээр Лекс-тэй нэг том яриа байгаа. Одоо гадууч гэсэн ээж дээ. Леброн Джеймс ирээд яах вэ гэдэг. Тийм. Дэлхийд даяараа бараг сонирхч болсон. Тим яриа гаргаж. Лекс сайн байна. Одоо яг тий 7-2 одоо хамгаалалт бодтой тоглолтноос 10 тоглолтоо хийжлээ шүү дээ. Сайн байгаа нэгээд статн дээр харагч байна. За Леброн Джеймс ирлээ. Одоо юу болох вэ гэдэг. Юу болох юм? За миний хувьд бол Леброн бол NBA-ийн одоо хамгийн ухаалаг тоглогч, хамгийн туршлагатай тоглогч. Тим тоглогч багт ирээд муу нөлөө үзүүлнэ гэдэг бол байхгүй. Боломжгүй юу? Боломжтой шүү дээ. Боломжгүй гэж байхгүй. За. Гэхдээ Леброн ирээд эзэн шинэ баг муутахгүй. Харин нэг асуудал байна. Леброн одоо олон минут тоглох юм бол ашиггүй нэх болно. Тэгнь. Одоо 35 минут ч юм уу те 30-аас дээш минут талбай дээр тоглох юм бол за 24 минут нь ашигтай байлаа гэж бодоход бусад 10 минут нь ашиггүй байна. Тим сөрөг нөлөө гаргав. Тэгэхээр тэр ротейшныг жээжрээд их. Тэгэхээр одоо Леброныг бага минут тоглох хэрэгтэй. Гэхдээ бас хамгийн эготой тоглогч нь. Харин одоо тэр эго юу болно гэдэг нь надад аягүй сонирхолтой байгаа. Леброн эгогоо дарах уу? Эсвэл би хэвээрээ шүү. 20 жил дараагүй юм шиг дарахгүй л байна. Тэр Леброн юм бохгүй да. Мэдхэд бол их ойртсон байж тээ. Би бол яагаад дарна гэж бодоод байгаа шалтгаан Лука бохгүй. Леброн карьертэй Лука шиг тоглогчтой тоглож байгааг гэдэг өөрөө ч хэлсэн. Одоо Лукад бөмбөгөө өгчөөд Леброн одоо 40 минут бөмбөг эзэмшдэг одоо найруулдаг ажил хийдэг хүн байсан бол одоо тэрийг хийхгүй амар гэж бол амар тоглоно гэж бол би бол хөвдө харж байна. Тэгээ Лукад бөмбөг Леброн 2 дугаар хагастай илүү олон минут тоглоод эхний хагаст бол тэр Лука, Ривс нь Чимураа хожигдно хамаагүй тий. Тэгээд тийч удирдлагын дурш тасгаал плей-офф яг Леброныг 25 минут тоглуулдаг тэгэл. Лекс өнгөрсөн үйлрэл хамгаалтаараа 19 дэсэн байна. Одоо 15 руу ирсэн юм байна. Довтлохоогоор өнгөрсөн үйлрэл 12 дэсэн юм байна. Одоо 6-д ирсэн юм байна. За тоглолтынхаа хэмнэлээр өнгөрсөн үйлрэл 21 дэсэн юм байна. Одоо 16-д ирсэн юм байна. Ер нь бол маш чухал уран үзүүлэлт төр бол гурван гарна. Тэгээд бас нэг яриа гараадсэн. Леброн өөрөөр бөмбөг шилжихгүй гэдэг. Тийм байхгүй. Уучлаарай. Леброн өөрөө найруулж тоглодог тоглогчоо. Тийм яриа хийж байгаа хүмүүст хариулт өгч тий. Яг зөвхөн Леброн ирэхээр магадгүй Ларавиагийн ч юм уу, Хачимурагийн, Ривсийн оноо авалт мэдээж буурна. Ойлгомжтой. Талбай дээр чинь 10 тоглогчийн дунд ганцхан бөмбөг байгаа учраас. Тэгэхээр тэр бол ойлгомжтой. Зүгээр амжилт буурахгүй багийн одоо үндсэн энэ саяны хулангийн нэрлсэн энэ статистикүүд хадгалагдаад явчихад л болчихж байгаа байхгүй. Тэгээ нэг Бог ах нэг Лексиг ер нь л нэг энэ нөлөөллийн ихнээс
Хэлэл өндөр байгаад байгаа шүү дээ. Өндөр байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр яг зүгээр LeBron ирүүл яах вэ гэж бид нар ирээдүг ярьж ирснээс зүгээр яг нүдэнд харагдж байгаа одоо цагаа ярих юм бол Лука Дончич бас айгуу гоё формтой ороод ирсэн. Лука 100 бэлтгэл бас айгуу гоё болчиход байна. Ингээл бид нар хараад сууж байгаа шүү дээ. Сошиал дээр ч гэсэн ингээл Лука бэлтгэлээ хийж байна, хоолоод харуулж байна гэдэг бүх мэдээлэл Тэр нэг юм багийн ялангуяа юм лидер тоглогч нэг юм нүдэн дээр өөрчлөгдөөл хичээгээл ахлаар нөгөө хэд нь ч гэсэн дагаал одоо юу гэдэг за ядаж Лукаг эрэхтэн цуг ингээд нэг жоох ачаалттай бэлтгэл хийчих гэдэм үү. Ямар нэгэн байдлаар сайд эффект дуусаа байж л байгаа байх гэж би зөвлөдөг. Би Лексиг одоо Лукаг ирснээс хойш төрүүлнэ гэж яриад байгаа. Миний одоо хамгийн гол шалтгаан бол Лука Дончич бол энэ NBA-гийн за ер нь баг магадгүй дэлхий дээр Йокич, Лука хоёрыг бол би одоо хамгийн ухаалаг тоглогч гэж бол харж байна. За мэдээж LeBron гэхдээ LeBron бол одоо ингээ хөгшөж байгаа шүү дээ. Яг эд тоглож байгаас бол. Тэгэхээр энэ тоглогч байгаа баг мэдээж одоо хамгаалтын нэмээдгээс самбарн дутууг энэ бод юунод харагдаж байгаа шүү дээ. Тэрийг ингээ нөхүүлээ ороод ирсэн байхад бол яагаад төрүүлэхгүй гэж. Тэгвэл тэр утгаараа л бодож байгаа. Тэгээд ч одоо хамгаалтан бодтой нэг бол төрүүлэх боломж бол топ 3 багийн нэг бол дөрвөн багч юм уу те нэг бол байна л гэж харж байгаа. Тэр нь Йокич, Лука, Янис за хуучин бол LeBron гэд хинтээч нөгөө дөрөв нь хэн байхаас үл хамааран энэ төрүүлж нэг хоёр тоглолтыг зүгээр ганцаараа аваа гарчдаг хүмүүс ихгүй. Бүтэн тоглолтыг контролдог хүмүүс ихгүй те. Бүтэн ерөөсөө тэр эсрэг багийн 5 тоглогчтой нь удирдаад багтаагаа нөгөө 9 хүнээ талбай дээр удирдаад манлайлаа чиглүүлээд ингээд тэр тоглолтыг багтаа хожлоор дуусгах чадамжтай болсод болчихдог байхгүй. Тэгэхээр Лукатай нөхцөлд угаасаа үргэлж аюултай баг байна л та. Тэгээ Лекс том баг учраас ингээд сул талуудаа судалгаагүй сайн хийж штэ. Би Лекс гэж бодож энэ зам бол маш сайн хийсэн. Яг тэгвэл нэгдүгээр цалингийн зэсэн LeBron одоо ингээд Лука те дүүрчээд байгаа. Тэнгүүд бол зах зээл дээрс харж хагаад туршлагатай хамгаалдаг. Гэхдээ одоо яг карьер нь ингээд унцсан юм шиг харагдаж байгаа те. Смарт те. Смарт одоо ингээд ямар ч юу болцсон ингээд бид нар нодлон хийжсэн. Смарт энэ одоо сагсаа бараг ойлгохоор болж байна удаа. Тэгэхээр Лукагийн залгсан ганц хүн смарт байсан гэж байгаа шүү дээ. Тийм гэсэн дээ. За Эйт нь бас карьер нь ингээд барьцгүй болсон сахилга батгүй тоглогч тийм. Өөрөө ингэ олдонд орсон. Эйтний хувьд бол одоо сайн гэрээ авахгүй бол одоо бас амьдрал нь хэцүү болох гэж байгаа шүү дээ. Энэ бол бас саанстаа бол бас нэлээд гэрээ хийцэн. Баларцсан байж байгаа текст л одоо ирлээ шүү. Ер нь бол баларцсан хоёр нөхөр аваад ирж байгаа байхгүй. Хямдхан цайдангаар. Гэхдээ өмнө ботцол бид нар хацсан тоглогч нар байхгүй. Одоо баларцсан байж болно. Өмнө нь бол смарт бол босс нь харуулж л байсан. Сайн байсан. Эйтэн тэр сайнстал харуулсан. Хамгийн гол мотивацийн чухал зал Ларави гэдэг залуу бол одоо ер нь бол өнгөрсөн жил Сакраменто дутуу үнэлэгдэг залуу. Немс жоохон голски гэж солиод тэгээ Сакраменто түүнийг бол өнгөрсөн жил гараа мараанд гаргаад яг нэг минутын нэг тийм доктортой байлгаагүй. Одоо бол яг роль нь гоё болж байгаа байхгүй одоо. За би ч гэсэн ер нь бол богийн ахтай аягүй санал нийлж байгаа. Санал нийлж шүү. Одоо өнгөрсөн ямар муухай ахтуулт юм бэ? Юу ч болж байгаа. Нэрээс тэр юм уу? өнгөрсөн удирлаас бүх юм яг Lakers дээр бол оронгоор эргэчихэж байгаа байхгүй. Одоо Эйтэн Lakers-ийн төлөөд 7 тоглолт хийлээ 4-т нь 10-аас дээшээ самбар авчиж гинэ гэдэг чинь төвөө нөхчиж байгаа. Хамгаалтаараа 5 байр урагшилж байгаа. Тэгээд бас нэг хөөхөн сэлгэнэртэй болчихж байгаа. Тэгээд авч шивчж байгаа тийм. Джекс хийж бол JJ Redick-ийг бол энэ жил туршлагагүй гэж бас нэг ярилтгүй. Бас нэг жил нодлон бас фейлдэд үзсэн тийм. Тэгээд одоо энэ чинь алхамаар чи амар биш шүү дээ. Дасгалжуулагч бүр хамгийн хэцүү ажиллаа. Нэг хамгаалтан дээр алдаа гаргасан чи боож өгөхгүй завсарлаа. Тэр гоё л л шүү дээ. За болон Lakers-ын маш удаа ойрлоо. Одоо Dallas болон Jam Morant-ийн талаар ярина. За нэг хоёр хэцүүхэн байгаа адилхан зовлонтой хүмүүс найзлах нь илбэг байт энэ да гэдэг шиг л ийм хоёр баг л байна л да. Энэ Dallas гэхдээ ястаа хэцүү юм аа. Фэнүүдээ ер нь их гомдоож болдгүй юм байна гэдэг би жоохон Dallas-аас хараад. Dallas Энтони Дэвис хамгаалтыг жохолчилсан гэдэг байгаа тийм. Нийтгүй энэ багаас би бол хамгаалт харахгүй л. Одоо болтол. Тэгээ одоо хамгаалт нь хайчих. Тэгээ менежер гэдэг юм цамтгүй одоо сүүлдээ тэр Томсон гэр нь бас үн ямар хуу байна солиучи гэсэн мэдээнүүд гараад ирсэн байлээ шүү дээ. Одоо хэлээ Хэцүү болсон билээ. Тэр өөрөө болохоор ална гэдэг. Өдөрлөө ихэд ингээд шийдэж жоохон хэцүү байлаа. Ер нь бүх тамирчинд ална гэж ярьдаг. Бид нар манайг ер нь асуудалгүй одоо алнаа л гэдэг байхгүй. Яг энэ үеийг сайн байсан өдрүүд байсан л та. Байсан тийм. Юу яах вэ? Сая тэр нөө LeBron-ы подкаст биш Mind Game дээр Steve Nash-тэй игээд эхэлсэн. Тэрэн дээр сүүл Steph орсон. Тэрэн дээр Steph яг ингээд шидэгчийн хуваар
хамгийн стандарт төгс хүн хэнийг хэлэх үү гэсэн чинь Clay. Надаас амар техник мэгдэг нь 10-аас 10 гэж хэлээ л дээ. Steph бол. Стеф өөрийнхөө техникийг бол бас хэлж байгаа. Тий. Өөрийгөө бол нэг тийм гоё гэж хэлэхгүй Ер нь мэдрэмжээрээ шидчихсэн шүү дээ. Ингээ харахаас л хэлдэг байдаг шүү дээ. Clay-г бол яг жинхэнэ стандарт шийдэг ч гэж хэлж илээ. Техникийн хувьд бол яг төгс гэхгүй тий. Яг энэ гарнаас ингэж гардаг. Тий. Тэгээ энэ хүн харамсалтай нь бас болж өгөхгүй байна. Cooper Flag нь хөрхий одоо яг нэг холбогчоор тоглуулахыг багасгаад байна уу? Тэгээ амжилтыг тоглуулад Тий, байдаг шүү дээ. дийлог гаранд гаргаад тэр Одоо ер нь зүгээр юу яатсан дэрх үү? Даалс энэ улирлаа. хаяад уу. Тэгээ баг хаяад баг Cooper Flag-ыг гоё бэлдээл дараа жилдээ барыг бэлдсэн дэрх тий. Кайригаа ч гэсэн бүтэн тий. Жил сайхан амжилж аваа. Тэгээд эх жил одоо эдэн дээрс сайн амжилж аваа. Тэгээд Эдээ одоо хэцүү байна. Тэгээ хэлэн нэг тийм бүтэн амжилж аваад эх жил дайрсан дэрх даалс сүүлийн дайралт гэдэг юмсан. ганц тэгээд ер нь мэдхгүй. Одоогоор бол нэг тийм Лукаг явуулсан шийдвэр яг одоогийн нөхцөл дээр зөвхөн могт алгал байна. Хизээч түүхэнд үлдэнэ. Тий. Хизээч Лука шиг тоглогчийг Лукач амар Флагийн тоглолт ямар байхаас Флагч нэг ойрон Даймаа 3 4 жилдээ авраг аваад өгчүүл тэгээд зөвцөн болоод харчин л та. Үгүй Лукад байсан төрүүлж шүү дээ таас. Төрүүлэх нь тодорхой. Лука бол ямар шүү дээ. Тэрийг бол мэдэхгүй шүү. Лука бүгжгүй гэрээр дуусна гэж байхгүй зөө. Би бол тэгж бодож чинь зүгээр. Яагаад гэвэл энэ маш ухаалаг тоглогч. Одоо Йокич Лука хоёр бол Йокич харалтаа Дэнүрийг авраг болгох шүү дээ. хэрвээ Кайри ирэнгүй байсан бол энэ үйлрлийн даалс шал өөр байсан байхаа. Эхнээс байсан бол тэ. Тийм тэгээд тэгэн гурт Кайри байнгурт Cooper Flag яг өөрийнхөө байрал дээр гоё тоглоол тий. Тэгэл юм шал өөр болох байсан Гэтэ баха. Memphis-ийн жоохон муу л ёо. За тэгээд Memphis нэг хэцүү зүйл тохиолдож байна. Өнгөрсөн жил улирал дуусахаас 9 тоглолтын өмнө Tyler Jenks-ийг Jam Morant халуулсан юм. Бүр яг л жаах халуулсан. Энэ бол яг тодорхой зүйл шүү дээ. Одоо дараагийнх нь Тэнгуурт одоо дараагийнхаа дасгалж явдагчийг ойлоод байна уу? Яагаад вэ? Тэгээд Исало. Энэ хоёр ер нь бол Мерсер мэдээллүүд гараад ирсэн. Энэ Исало дасгалжуулагчийн товтлогооны систем жаа тохирохгүй байна. Жаагийн товтлох тоо муудчлаа гэдэг хэлсэн. Тэгжсэн чинь Memphis-ийн удирдлагуудын зүгээс тим PR-тай мэдээлэл цацуулсан юу гэхээр ирээдүгээ Jam Morant, Jaren Jackson хоёртойгоо төсөөлж байгаа гэдэг мэдээлэл цацуулсан чинь тэрнээс нь хэдхэн хоногийн бараг хэдхэн цагийн дараа шахуу Memphis-ийн тоглолтын дээр бүтэн анзаарч суусан нүрийн шугамд сууж ирсэн хүн хэлсэн байлээ. Сэтгүүлч. Исало цэцгэж Jam Morant хоёр тоглолтын турш юу ч ярьсангүй. Төгсгөл хэсэгт л нэг зүгээр ганц хоёр удаа хоорондоо юм ярилцсныг стооцсон юм бол. За тэгээд сэдвийн цуухтаа багийнхаа хамгийн сэдвийн суудлын захад очиж ганцаараа суугаад хинтээ ч юм ярихгүй суугаад исэн. Гэх мэтчлийн юмнууд ярьсан. Тэгсэн чинь араас нь бол асуудалтай байна. тий. Тэгсэн чинь араас нь жаг авах боломжтой 5 баг маг гээд Miami Heat гэсэн багуудын нэр тий. Асуудалтай юм шүү дээ. Гараад эхэлсэн. Тэгээ Miami ч одоо манай Miami ахгүй л дээ. Godfather бол тийм тэнийг юм хэлээ. Ийм баггүй. Зөв миний анзаарснаар Jammer-ууд айсаа тоглох дуртай. Хүмүүг эзэмшдэг. Ер нь тийм. Чи нөгөөт нь Европ хүн. Тэгээ Европ систем чинь айсаа маш багсан. Айсаа байгаа л да. Гэхдээ айсаа чинь сүүлийн 24 сүүлийн нэг одоо хөлбөрөд бүтлгүүтэд иргэн сүүлийн нэг 4 за 8 секунд 8 секунд л айсаа явдаг байхгүй юу? Фэлдэд иргэн. Тэгвэл чи жаа чи өөрөө эхнээсээ хайсаа ингэж тоглолтыг ингэж өөрийгөө ингэж тодорч тоглолтог тоглогч учраас. Тэгээ одоо тэгээд дэсрэлтэн ч гэсэн бас жоо багцлаа гэж хэлээ. Угаасаа жаа хардаа. Одоо нөгөө бидний мэддэг жаа ерөөсөө биш болчиход байгаа байхгүй. Одоо энэ орж ирсэн цагаасаа хойш за эхний 2 үлрэл бол 20 оноонд хүрээгүй юм. Дандаа уналттай шүү дээ. Тэгсэн хардаа тэр 22 онд MVP-гийн жагсаалтанд энэ чинь нэг 7 молоод нэрлэгддэг үлээ дээ. Тэгээд тэрнээс хойш ингээ статистик нь хардаа. Гүйцэтгэл нь гэсэн унтсан шүү Бүгд унтсан. дээ. Яг ассист нэг жоохон нэмэгдмээр айдсан. Эхний 2 л одоо энэ чинь жаагийн 7 дахь үлрэл заяа. Эхний 2 үлрэлдээ 20 оноод унчлаагүй. Тэрнээс хойш дандаа 20-с дээш. Гэхдээ сүүлийн 5 жилийн хамгийн муу байгаа жил нь энэ жил. Тэгээд одоо тийш түнжээ хагараад өмнө дасгалжуулагч нартайгаа ингээд тэгэл нэг мийн зин шидэл ер нь зүгээр байдаг. Одоо нэг жоохон чангахан газар л очивол зүгээр бах та. Тэгээ одоо нөгөө аав нь хүртэл тройдлуулаад ихэвчлээ. Сая тэр Дүрант Memphis-тэй тоглож байхад нь аав нь Минус өгчлөө шүү дээ. танаа хүүхд чинь угаасаа энд нэг удахгүй дээ. Тэгээ явчих чи ч гэсэн баг чинь Цахилгаан энд л орох та. Амралтын өдрөөр Memphis-д байх сүүлийн энэ ордонд ирэх сүүлийн өдөр 7 хоног чинь шүү манаг чинь шүү гэдэг үг хайцсан баг. Дүрант Ханаас сайхан өгсөн авьяасыг тэгэл Цахилгаан.
өрн тараа игээл дуусах гэдэг нь шүү дээ. Тэр амар харамсалтай байхгүй тийм ийм кейсүүд айгүй их шүү дээ. Харин ч жаа баг гэрээ мэрээ авцаацтай биш. Тэгээ эмбэ ингээл толгойг нэлээл явуулаад идэг нь бас жоохон буруу. Nike-гаас нэрийн signature пүүцтэй хүн шүү дээ. Харин тийм. Баргийн хүн авдаггүй шүү дээ. Тийм гэрийг чинь. Зүгээр л нэг өөр хүний загвар дээр тэрнийх гэж нэг арай жоохон Жаа өөрчлөлт 3 гээд гарцсан байгаа шүү Хэд дээ. чин жаа гээд тусдаа. Одоо NBA тардаа Nike-тэй гэрээтэй тамирчдаас LeBron, Durant, Kyrie, Paul George тэгээд Жа, Zion энэ 7 тамирчин үүндээ пүүцтэй байхгүй өөрийн гэсэн. Нөгөө талаас нь харуул бас NBA тэхээс харахгүй Америк тоглогч нар маш багасчаад байна л. Тий. харин тийм ээ. Бас одоо Zion Williams-ыг одоо бодож байхгүй болчлоо. Жаг гэж бас дэмжижсэн байхгүй болчлоо. Одоо тэгээд Америк хэвчтэй. Өмнө нь Kyrie байхгүй болчихсон. Edwards үлдэж байна, Tatum үлдэж байна. Тэгэл л үлдэж байна да. Одоо энэ тэгвэл одоо Европ тоглогч нар шүү дээ. Угаасаа эзлүүлсэн шүү дээ. Эзэлсэн да. Мемс чинь тэгээд плей-офф ихний шат матаач бараг даваагүй олон жил болж байгаа биз дээ. Тэгэнгүүт өнгөрсөн жил ер нь бол бүр 2 ч явж байгаа 44 хэдэн ямар ч амжилттай байлаа. Тэгээ шууд дасгалжуулагч нь халагдаад OKC-тэй таарсан ш. Тэгээ нэг ч хожил авч чадаагүй дууссан. Тэгээ би Жаг энэ 7 хоногт хэрэг тариад ахаар нь ер нь бол багийн лидер нь Жа байгаа үед хизээч Мемфис амжилт авахгүй юм байна. Тэгээд Жагийн оронд өөр хэнийг сонгож болох гэсэн ингээд драфтыг үзсэн байхгүй. Тэгсэн чинь 2019 оны драфт чинь тэгэл угаасаа л бөөн фейл хийх юм байх. Заяа нэгээр тэгэн гуртаа Жа 2-оор тэгээ RG бар 3-аар тэгэн гуртаа Гарланд тэгэл ер нь хоошоогоо Хачимура гэж яг нэг юм болгох хэмжээний хүн бол угаасаа байхгүй л байх. Бодит байдал дээр угаасаа яг одоо Жам Гарланд хоёрыг хэн нь илүү байгаа. Гарланд баг. Өнөөдрийн байдлаар. Ядч сахилга баттай тийм ядч сахилга баттай. Бага энэ чинь бүсийг тэргүүлүүлчихлээ. Плей-оффт л өөрөө гимтэд фейлдсэн болохоос биш. Энэ жил дахиад шанстай жил биш. Тэгээ одоо Жаг тэгэл яамаар юм бэ? Мэдгүй Одоо тэгээд чи өөрөө Одоо зүгээр. сонирхогч баг байхгүй. Одоо хай бига буу яриад байна. Тоглолтын дээр гарнаш идэг үгээд байгаа шүү дээ. Яах вэ? Одоо за тэр мөрөн ч одоо өнгөрцөн те. Бас гайгүй болчиход байгаа. Тэгээ уг нь Айсоло гэд энд тасгалжуулагч нь яг Европоос ирж явах үед нь бол тийм Финляндаас ирж явах үед нь Европын ялангуяа Евролигээр дагнан бичдэг сэтгүүчдэр бол энэ бол зүгээр genius гэж биччихсэн хүн багхгүй юу? Тооны genius гэдэг. Тэгээд эн чинь тим хүнийг скаутинг баг сайн ажиллаад авчирсан. За яг хуу Жагийн тэр стат уннуу байна уу бол дараагийн асуудал шүү дээ. Гэтэ гол нь багийн лидер нэг юм баг хоёр толгойтой болчихвол тэгээд бүр асуудалтай болчиход байна л да. Нэгийг сонгочлаа. Одоо аль нэгийг сонгож л таарах байх. За ингээд Мемфисийн асуудлыг хай тэгээ Cooper Flag энэ 7 хоногт гомдол гаргалаа. Тэр гомдол нь коллежтэй ч ингэж олоо хожигдчихэж байгаагүй. Тийм билээ. Үнэн юм билээ. Одоо энэ хар Cooper Flag ахлах сургууль коллеж хоёртой нийлээд 120 удаа тоглолт албан ёсны тоглолт ихтэй 8 л хожигдж исэн билээ. Би бүр орж шалгасан. Коллежтой Duke өнгөрсөн жил 4 л хожигдсан байлээ. Хожигдол тэр NC-ийн сүүлийн хасагддаг тоглолт хүртлээ 4 л хожигдсан байлээ. Тэрийг оролцуулаад ч юм бүр. Cooper Flag-ийн хувьд бол хожигдол бол багшлуулах тийм хэрэгтэй шүү дээ. Одоо суух хичээн шүү дээ. Одоо жинхэнэ багш болох хэрэгтэй байхгүй. Гэтэ бас шаардтай байна бас. Би нэг мессеж өгөөд нь шүү дээ. Амьдралдаа ингэж хожигдож байгаагүй л гэсэн л байлээ. Одоо муухай ойл гэж шүү. Тэгээ угаасаа энэ хүн дээр чинь тавьсан хүлээлт нь амар байсан. Одоо нөгөө дээд төвшөнд орж ирээд элитийн 7 хожигдчихлаа. Одоо нэг хожигдчихвол карьерийнхаа одоо хангалттай нийт энэ жил тэнцэх гээд нь шүү дээ. энэ жил ер нь 30 хожигдохоор шүү дээ дүр зураг. 30 байтгүй бах уу. 30 40 Одоо нэрээ эдигийн гимтэл нь ингээд өдрөөс өдөрт гээл байхгүй байгаа л юм. Хизээ ирэх юм, ирчээ дахиад байхгүй болчих ч юм уу бас. Таас үнэхээр асуудалтай байна өө. Тэр боог ахын хэлбэл ер нь үнэн бол саарах гэдэг байна. Флага хөгжүүлээд энэ жилээ хаяад явцсан байраг шулуухан л юм шиг санагдаад. Кайрига бүтэн сайхан Энэ тийм тартаа яг үндэ Хаяа хайж байгаа багт тэгтээ тоглогч хөгжих юм уу? Хаяа шүү дээ. Жог минутын нөгөө бөмбөний эрх мэдлийн нөгөө шийдвэр гаргуулад алдуулж онуулаад тэгсэн дээр. Гэхдээ хаях бүрэлдэхүүн юм биш байхгүй. Харин тийм бас тийм. Энтони Дэвистэй, Клей Томпсонтой, Гаффорд Вашингтон, Д'Анжелотой хизээч хаях нэрнүүд ямар Вашингтон Wizards биштэй энэ чинь. Ер нь зөв том нэрнүүд л болчиход шүү дээ. Харин Эди сайн уу сайн тоглохгүй. Кайри байгаа юу даалт байгаа нэг бэрхтэлтэй байхгүй. Клей сайн уу сайн. Клей том түүхтэй тоглогчид түүх үнэг. Одоо тэгтээ байх. Халбаа дээр эффект багассан байна. За өөр юм бэ дээ. За Вашингтон тий. Вашингтон бол яг л байсан байранда байж л энэ. Гэхдээ яг багийг хожуулах төвшний бишрэл тий. Наачил нөгөө фэнүүдэд уйлуулж болохгүй л гэдэг байхгүй. За өрнөд бүсийн хүслэгтэй хараад энэ хэсгээ өндөрлүүлээ. Тэгээд энэ 7 хоногт сайн мэдээ байгаа нь
Pelicans-ийн эсрэг ямар ч тач Fox ирнэ. Баг маргааш. Маргааш тоглоо. Аюул ойртож шүү. Өвөл айсан. Өвөл байсан. Fox ирүүлж Spurs ч юм Fox хэр формтой ирэх юм бол тэгээд эвгүй шүү. Тэгээ Fox-ийн гэмтэл бас жоохон төвөгтэй шүү дээ. Одоо 3 сард чинь хурууны мэс тасалд орсноо контакт багийнхаа бэлтгэлийн үеэр бас гуйндаа. Тэгээд ийм удаан хугацаанд Fox байхгүй байгаа байхгүй. Гэтэ яг өнгөрсөн жил Spurs айгүй гоё л тоглож исэн л доо. Гэтэ 17-хон тоглолт тоглосон. Гэхдээ Fox, Wemby хоёр хамтдаа 5 тоглолт хийсэн юм бэл. Тэгэхээр шинэ юм хүлээгээд. Бас хамгийн гол Spurs яг мэдээж бид хин ярдгийг Wemby Fox-ыг гол онцолж яриад байгаа ч гэсэн яг бодд үлээ Castle, Champion, Harrison Barnes. За Harrison Barnes болоо энэ залуучууд нь бол Kelvin маш гоё Johnson тий. тий. Kelvin Johnson бол сэлгэнээс Тэгээ нөгөө хин Dylan Harper байна. тий. Бүр яг миний онцлоод байгаа энэ гур байгаа баг. Castle, Champion, Sohan. Тий. Sohan яг сул талж байгаа шилдэд их Sohan ч сая ирээд Унгаа Texas ихний тоглолтын дээр бас алсан шүү дээ. 20 он авч байгаа. Энэ залуучууд бол маш сайн хамгаалалттай залууч. Тэгэхээр нэг байна. Wemby ийм хамгаалалттай байхад урдлын хэдэн ийм хамгаалалттай байхад бол маш аюултай. За мэдээж жоо туршлагын яригдах баг. Тэгээ Dallas-ыг сая үзэгчд маань харсан баг 15 дугаар байранд тавьж байгаа. Rockets бас айгүй хүн туяартай байгаа багуудын нэг байхгүй. Тэгээ 5-3 гэсэн амжилттай. Өнөөдөр тэгтээ Spurs хожигдчихлоо өглөө. Өнөөдрийн хогон чухал тоглолт байсан. Капын тоглолт байсан шүү дээ. Спurs дийлэхгүй л тий. Өнөөдөр маань яг л бас энэ жил ч гэсэндээ тэгээл өнгөрсөн жилийнх шиг л эцсийн өдөр мөдөр хацаар шийдэгдэх юм шиг байна да. За ингээд эхний хэсгийн түрээд өндөрлүүлээд орон төвсийн талаар бид дараагийн хэсэгт ярилцъя. Баазрын ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж халах нь Unitel Group. Эргэн тавтай морил үзэгчдээ баазар улирлын 3 дахь дугаараа хүргэж байна. За энэ хэсэгтээ бид нэр дорнодын багуудын талаар ярилцъя. Хамгийн ихэнд Detroit, Utah Jazz-тай энэ 7 хоногт тоглосон. Одоо нэгэн цаг үед. За нэгэн цаг ч яг одоо нэг 3-4 жилийн өмнө бол баг хизээч 50 минут үзүүлэхэргүй хоёр баг багхгүй юу? Тэгсэн чи одоо Detroit бол үнэхээр магтмаар байна. Өнгөрсөн жилээс л ер нь гоё болж эхэлсэн л дээ. Тэгээ энэ жил угаасаа их ихтгэл хүлээлгэсэн энэ багт. Тэр итгэлийг одоогоор алдаагүй л явж явах шиг байна. Тэгээ нэг Амин Томсон, Осоор Томсон гэж нэг үнэхээр хоёр гоё ихэр байна тий. Баг болгондоо л бүр ингээд айгуу чухал хавьсан байгаад байна тий. Дүүрэн Хамгаалалттай учраас товтлогоо бол хүн сайжруулж болдгийг энэ хоёр ч харуулад байгаа. Амин Томсон бол бас тэнд галзуурж байгаа юм. Энд дүүнээс галзуурж байгаа юм. Леброны өдөөс саагдаг Isaiah Stewart бол энэ жил бас их сайн байна. Stewart the bad boy гэдэг өөрийгөө бүр мэдсэн. Тэгээ Кейттэй ч одоо юу ярих вэ? Йоо. Кэми юм сайн гоё те. Тэгээ энэ Detroit ч уг нь Malik Beasley гэрээ хийгээд үргэлжлүүлээд авах гэж байсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг бооцооны асуудал оролцолтой тэгээ гэрээг нөгөөгөө тэгсэн мөртлөө нөгөө Аймын ирчгээр ингээд ер нь дайжгүй болчихлоо л тоо. Нөхөчлөө те. Тэгээ тийм хардвей байгаа. Тэгээд нэг Detroit-ийн багаараа яг нэг юм залуучууд сууж байгаад их цагийг цуг өнгөрүүлдэг зорилгоо их тодорхойлт юм уу да. Тэгээд тэрний хөтлөө бий үеж чадахгүй гэдгээ ярилцсан болоо гэж анзаарагдаад байдсан шүү дээ. Одоо чинь Isaiah Stewart энэ чинь 3 муураас эргэлзэх зүйлгүй шийддэг болцсон ч байх шиг. Одоо багийнхаа төлөө чинь нэг юм өөрийгөө өөрчилж шүү дээ. Тэгэхээр Detroit үнэхээр гоё байгаа. Багийнхаа төлөө дараагийн өөрийнхөө гэрээний төлөө бас тий. Ер нь бол шийдэлтэй л болохгүй бол энэ лигт удаан амжилттай явах хэцүү гэдгийг Detroit-оос тэгээд ер нь ойлгож байна. түүхэнд бас гоё төвөд бас гарч ирэх юм а тий. Тий, одоо Драмонд ч саяхныг болтол самбарын мангас байлаа шүү дээ энэ багийн. Detroit-оос явал энэ драм дээр нь хэцүү болсон шүү дээ. Тэгсэн одоо Дүүрн гэдэг гоё залуу жил болгон тогтмол гоё тоглож байна. Дүүрэн гэж энэ залуу ер нь зүгээр адмирал шиг юм байлээ дээд үеийн. Гар мөн бол тий. Амар. Би юу гэж тэгээд их гоё юм. Зузаан биш гэхдээ тий. Толгойн 61.9% гэж шүү дээ. Тэгээ хамгийн гол нь төвүүд одоо Драмонд бол жишээ нь торгуул шийдэж чаддгүй байлаа шүү дээ. Тэгсэн чинь энэ хүн чинь 83% торгуул шийдэж. Айтайхан торгуул шийдээд байгаа харин тий. Тэгээд 1.4 бөмбөг тасалтай. Блоктой ийм байгаад байгаа. Тэгээ эн чинь үндсэндээ ер нь бол 20-10 дундчлаад байгаа юм баггүй. Баг. Гэхдээ энэ дундаж минут нь 20 бага. Айгу баглаа л та. 2 үйл тоглож ийн гэсэн үг шүү дээ.
Detroit-д бол угаасаа л бүгдээрээ л жоохон хүлээлттэй л үлрэл байгаа юм зү. Тэгээ бог яах ямар байгаа юм. Бид 3 бол гуруулаа ер нь үлрэлийн ихэнд нэлээд дээгүүр өгсөн байсан. Эхний дөрвөлгөө орсон. Би 5-6-аар болоо. Магадгүй билээ ч юм. Бүрүү? Плейн руу юу? Би доотлыг дөрөвлөх чи тий. Дорнод шүү дээ. Тий. Би л тэгж л ярьж байна. Тэг дээр нь тэгвэл хэвээр Дээгүүр нь ямар өдөр. Тэр нь одоо Cavs New York. За. Одоо доогуур байж магадгүй. Гэхдээ яванда гарчих واخ. Bucks. За тэгээд өөр юу вэ? Magic Тэгэл байхгүй дуусчихад Magic нэрлэлснээс. Magic. Орландо байна. За Philly байна. Miami. Miami. За Miami бол доогуур байна. Atlanta. Гэтэ яг Орландоч яг Miami бодит дээш. байдал дээр одоо Boston Detroit-оос байна. доогуур байгаа шүү. Boston дээшээ эднээс дээшээ гарна гэж юу? Boston Detroit хоёр нь ойролцоо гарч ирэх магадгүй шүү. Арайчтай бас. Би бол тэгж л хангуулж. Одоо нэр өсөлттэй хараа тий. Манай багийг бас За хүсдэгтэй болоогүй. Айгуу сайхан Фили өмсч Cavs дээ. хоёр тоглосон Би Boston байгаа. үлж байгаа шүү дээ. Boston яагаад одоо. Сүүл төсөлтөй харж иж бас дахиад ярив. баярлалаа. За Фили болон Cavs-ын тоглолт тэгээд юу болсон? Embiid бол харин сүүлийн үед бас өсрэлттэй нэг хүн бүр над руу тэр Embiid өсөрж гин үү эдэргээ бичсэн байсан. Өсөрч байгаа. Үгүй гайгүй. Embiid бол дэжгүй шүү. Би бол Embiid-ийг хөөх юм нэстэ болж ин л гэж би бодоод байгаа шүү дээ. Энэс илүү яах вэ л гэж би бодоод байгаа шүү дээ. Өөрөөр байгаа шүү. Магадгүй уучлаарай. Гэтэ би бол хангалттай гэж бодож байгаа. Ер нь өнгөрсөн 2 үлрэлээс нь. Гэтэ одоо Embiid гол нь тоглолт дуусгахад талбай дээр байж юмар байгаа. Харин тийм. Тийм боломж олдохгүй. Минутын хөрөлт. Тэр нь тийм. Тэгэл чинь бас тэгэл өвдөгний. 20 оноогоо 20 минутанд авчиж байгаа. Тэгээ байхгүй. Сууц. Тэгэхээр сүүлийн 20 минут л оролдмоор шүү. Одоо тэгэл Харин тийм. асалжуулагчийн шийдвэр л байна. Тэгээ энэ дээр ч яалтчгүй өөрөх юм. Үнэхээр хэдвлэнд бол аргагүй зузаан баг гэдгийг мэдрүүлсэн. Өдрөө усын хөнгөлсөн доо. Энд тэгээ талбай малбайгаа их гоё өөрчилж нөгөө хуучны надад бол 2007 оны финалд гарч ирсэн хэдвлэнд санаад орсон. Яг юм бисэн нэрээ. Яг юм биш. Тэгээ Гарланд ирж байгаа шүү дээ нэр. Тэгээ энэ дээр чи Гарланд хүрээд ирсэн. Гарланд яг эхний тоглолтод 4 онооч үлээ бас минутын хязгаарлалттай тоглоо тал дээр жоохон аргагүй дээ удаан хугацаа тоглоо гэж. Тийм тоглосон. Талбайгаас гадна Жерсийн ч гэсэн ер нь тэр нэг яг үеийн Жерси яг тийм. нөгөө ретро үеэ эргүүлээд авчирсан юм Гоё шүү дээ. зохиосон. Энэ яг энэний чинь өнгөтэй Леброны цуврал бүүснүүд Тийм зөндөө шүү шүү дээ. дээ. Улаан ийм хөхтэй цагаантай тий. Гоё жийсэн. Надад тэг санагддаг шүү дээ. Тухайн үед яг анх яг үзэж эхэлж байгаа үе тий. За Жерси Мерси яах вэ? Энэ хоёр баг энэ үлрэлтэд яах юм бэ? Одоогийн байдлаар бол би энэ хоёр багийг дорнодод нэлээд дээгүүр үнэлж байгаа л хоёр баг маань хоорондоо тоглосон. Би одоо Филиг харин Пол Жорж ирээд юу болох нь л гэж бодоод байна. Тэрнээс л гард хамаарч дараагийн зүгээр хүлээлттэй үүсэг мэрэн Фили дээр бол. Түүнээс яг одоогор бол Эмбид ингээ нэг тоглох ч биш тоглохгүй ч биш хоёрын хооронд байгаад байгаа болохоор жоохон хэцүү л болчиход байна. Одоо Пол Жорж, Клей Томсон хоёулаа нэг нь ингээд даалс, нэг нь болохоор ингээд Филид яг нэг хүч нэмгээд зэрэг нэг үлрэл ирсэн тий. Тэгээ ингээ энэ хоёрыг ингээ харах юм бол Клей нь хавьгүй дээр надад л. Ер нь яг саний хоёр багч нь Пол Жорж бол Пол Жорж хамгийн гол гэлээ хөргөд тоглоод яваад шүү дээ тийм үстэй. Пол Жорж тоглох Багийнхад тоглохгүй шүү дээ. Пол Жорж тоглохгүй подкаст тэгээ хийгээ. маш их мөнгө авч байгаа Маш тийм. их мөнгө авч. тэсэр нэдэ аялаа зугаацаад ахаар тэгэл хүн нь ямар вэ харагдчихлаа шүү дээ. Хүн ингээд багтаа ингээд энэ хүн бидэнд хэрэгтэй гэд ирсэн бахад тэгээд Яг зорилго нь тэгээд одоо заавар авч хударлаа болсон ч гэж магадгүй шүү дээ хүний өөрийнх нь. болцсон баха угаасаа болцсон л болол юм. Угаасаа чадахгүй байна гэдэг. Саний хоёр багаас үтэл Cavs л ойлгомжтой финалд гарна. Тийм ба. Финалд гарах зорилготой ч тоглож байгаа юм. Гарахгүй бол фейл гэж Фейл гэж үздэг. үздэг. Яг үнэндээ бол. Фили бол бүр юу ч тодорхойгүй л. Одоо яах юм Эмбидгээ яах уу Угаасаа энэ Жорж жил Дорндоос Кливленд Нью-Йорк хоёрын нэг нь финалд гарч ирэхгүй л бол тэр хоёрын аль алийг фейл гэж үзэх. фейл гэж үзээд нэг задралт ч юм уу нэг том юм болох л. Одоо юу гэдгийг доороос магадгүй одоо муу байгаа ч гэсэн Детройт ч юм уу, Орландо ч юм уу, Майами ч юм уу гинт финалд гараад ирэх болох байхгүй бас. Тэгчих юм боломж их биш шүү дээ. Тийм. Амар их боломжтой байхгүй юм чи. Детройтод ч боломж байгаа байхгүй яг үнэндээ. За гол нь тэгээд Доноvan Мичел маш их хүсэл тэмүүлэлтэй үлрэлийг эхлүүлж байна л та. Одоогийн байдлаар Cavs New York 7 тоглолтод 31.9 оноод унтчихлаа шүү дээ. хамгийн гол тийм найдвартай биш байгаа. Мичел түрүү карьертаа 30-аас дээш өнөөд унжсан үлрэл байхгүй. Байхгүй. Дандаа нэг 20 идэл байсан баг. 26, 78 ч юм уу тий. Дээд нь 28 амтай л үлрэл баг. Тэгээд хин ямар амбицтай улирлыг эхлүүлж байгаа нь ер нь энэ ихний 3-7 хоногт харагдаад байна гэж би бол бодоод байгаа шүү дээ. Кливлендийг бол нэг тийм бараг би жоохон бодсноос доогуур эхлүүлчлээ гэж бодсон шүү дээ. Бүр
хэдийнэ нэг хэсэг нь 3-3 явж исэн шүү дээ. Тийм. Ютад хожигдлоо. Тийм тэгж яах нь бол яг одоо Гарланд нь 8 үлдээ Cavs яг хөлөнд нэг сайн чим шиг явж байгаа. Тэгээд яг плей-офф ирэхээр тэгэл өнгөрсөн жил гол нь яг нөгөө плей-офф эхэлсэн чинь Гарланд нь гинтээд Мичлэн ч гинтээ тэгээд байхгүй болсон шүү дээ. Тийм ээ. Доно Мичлээ хамгийн өндөр нь дундчилсан үйлрэл нь 22-оос 23 онд Кливленд ирсэн анхны үйлрэлтээ 28.3 тийм баг. Тэгээд 26, 24, 26. Яг одоо энэ дундад жоохон буурхал баг л та. Гарланд ирчихээр тэгээ энэ жил Jarrett Allen Mobley-тоогоо гээд ер нь бол Lonzo-г нэмээд авцсан гээд Cleveland бол угаасаа л финалд гарахад л хүлээлтийн багт байна. Cleveland өөрсдөө л ямар нэгэн байдлаар дотор асуудалтай болоод тийгээдгүй бол эсвэл нэг юм өвчин дахаллуудын гимтэл бэртэл 9 шүтийн өөрсдөөс нүр шалтгааллах юм бол зогсоохгүй бол ер нь зүгээр ногоон гэрлэр финал руу гарах хамгийн өндөр магадaltaй багт орон төсөөс бол ер нь яг би бол үнэхээр тэгэл харж байгаа. Нью-Йоркийг ч уг нь хожихоор шүү дээ. Амархан очиж Тий. боломжтой тий. За тэгээд Miami Heat Clippers хоёрын тоймыг үзье. Тэгээ би бол Miami Heat-ийг улирлын ихэнд жоохон доогуур үнэлсэндээ харамсаад л яваад байгаа. Одоо ер нь Miami Heat бол би ер нь нэлээд дэшээ тоглох юм байна гэж би Heat-ийг бодоод тааш та юу гэж бодчих. 80 тоглолтон тийм болондоо болоо минь. Майами магадгүй ихний дөрөвөр зороод гэж мэдэн тий. Тэгээ Miami энэ жил гол нь зүгээр нэг итгэхгүй байгаад байгаа юм. Миний хувьд бол нөгөө хамгаалдаг Miami биш болчиход байгаа байхгүй. Товтлооны баг болчихсон. Тэгсэн. Тий. Тэр нь яах вэ? За улирлын ихэнд угаасаа бусд нь уучраа олоогүй байх үед ингээд товтлоогоор хожоод байна. Нөгөө багууд нь хамгаалтынхаа учрыг олоод яг өрсөлдөөндөө ороод эхлүүл. Miami тэр үед нь өөртөө өрдөм хамгаалттай Miami-га эргүүлж авчирч чадах юм уу гэдэг чинь амар асуудал болчиход байна л да. Би бол бүр өнгөрсөн жилийн Indiana Pacers шиг ээжж магадгүй гэж бодсон. Харин тэр Eric Spoelstra байгаа болохоор магадгүй. Ер нь бол Гэтэ зүгээр яг таасан дээр нэрнүүд нь харахад тэгж зөвлөө үйлрэл тэгж амар сайн тоглолцохоор хүн яг уу доо Майамид. нэг талаасаа одоо Tyler Hero байгааг бас ярих хэрэгтэй баг. Тий. Tyler Hero ч 20 эдэн оноо дунжилдаг хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд Norman Powell бол доноо авалтан дээр маш том тус үргээд явж гин өөрийнхөө тоглолтыг яг нөгөө Clippers ямар байсан тэр Norman Powell Хийдгээд хийж гин. За тэгээд дээр нь Simone Fontecchio Норм боолыг аяг үнэлдэг тий. Ботон үлддэг тоглож бодсон шүү дээ. тэгээд Tyler Hero байхгүйтэй холбоотойгоор ч юм уу Jaime Jaquez үнэхээр галзуурч гин. Тэгж байгаа. Нэг хэсэг чи өнгөрсөн жил чи юу удирдлагын төгсгөл рүү Jaime чи бүр тоглоулахгүй болсон байсан шүү дээ. Бид энэ спонсор гайхаад байдгийг. Майами зөв миний нэг анзаарснаар бол энэ бөмбөг одоо нухдаг гэж ярьдэн шүү дээ. Бөмбөг удаадаг тоглогч байхгүй болчихсон. Одоо юм л. Тэгэхээр энэ бөмбөг нь маш гоо шилжээд хүн болгон одоо хүртээмжтэй сакс тоглоо тий. Шилдээд оролцоод ингээд багийн сакс тоглоод байна. Одоо тэгээд 92 жил сайхан залаад байна. харин Hero ихээр юу болох нь дээр нь сая Bam нь өмнөх тоглолтын дээр гинтчлээ. Паул бол ерөөсөө хүнд биш. карьертаа ингэж бөмбөг одоо яаж тоглосон бохоггүй одоо эзэмшиж биш. Зүгээр яг ингээд Үүргийн хүрэлтэн дээр л тоглодог тийм ерөөсөө. шууд Тэгэхээр аваад зайгүй чигдэх чинь тий. эсвэл аваад оролдож шүү дээ. Эсвэл ингээ эвгүй л өгчдөг ерөөс удаадгүй. Майами зэл тийм гоё багийн саксуал харагдаад байна юм бол. Тэгээ Тайлер Hero ирээд харин хэрхэн өөрчлөгдөв бас асуудалтай тий. Тэгээ Miami гинт ингэж ийсэн аа солилцоо хийдэг баг ш бас. Харин тий. Гинтх нь Гой байгаа хүмүүс явуулдаг шүү. Юу ер нь одоо удирдлагууд нь саксны мэдлэг их сайтай л баг гэж боддог шүү дээ. Ер нь бол тий. Ер нь бол ёстой тий. Шийдвэр За гаргалтууд их тэгээд зүйл шилдэг байдаг 6 дахь тоглогч ер нь яригадад Жохон нарийн эхэлчихлээ. л. Тэгээд тэр тий. дунд 8 Jaime минут нарийнлаа. явж байна. одоо Өнгөрсөн жишээ жил нь энийг сольчиж болох байхгүй юу жишээ. ийм багт нөө. Ер нь сольжтیں۔ Сольчдаг аюултай Аймаг байхгүй бас. Лекс нэлээд сонирхсан шүү дээ тий. Тий. Тэгэл дахиад Америк тоглогч биш, Мексик гадаад хүн. Ийм статтай байл тэгээ болохоос. Би тэгээ одоо энэ жил хардаа энэ одоо ингээл өнөөдөр жишээ нь онцлоход бид нэр Израиль тоглогч онцлолоо. За Лукаг жишээ нь ярьлаа, Словен хүн, Йокичиг дөрвдсөн, Серб хүн, Вемби Франц гээл. За одоо энэ өөр сэдвүүд дээр юу вэ? Майамигаас тэгтээ Муулсан нь Морант, Купер Флэг 2. Америкч. За Дэнерд яг ярьсан тий. юм. Тэгэл ингээл бодохоор энэ жилийн бүх хотын тоглолтч одоо нөгөө мини системээр явагдах гэдэг штэ. Хай нэг юм ойлголоо. Тийм болохоор флагийг барууны хөвлөлөд бүр ингэж амар сэвсэн юм байна шүү дээ.
Ингээ LeBron-ы дараагийн үеийг Вэмбидээ зөв дараагийн LeBron-ы үеийг эзэгнэн нэвтэргээд хитрхийн амар юм үгийн сонголттой бүр би тийм болохоор тэрэнд айгүй итгэж Вэмбид бүр маш биш Вэмби биш флагд бүр амар их ингэж хүлээлттэй байгаа тэр маань ингээд бүр тэг яг нөгөө орнуудын талаар мартчихж л тээ яг Америк одоо бүх хотод дээр хардаа саяны энэ Америк хүмүүс дунд чинь жишээ нь Тейтун гэмтэлтэй. Халибертон гэмтэлтэй. Тэгсэн. Кайри гэмтэлтэй. За Кайри яг бүх хотод болохгүй гэж байна. За Жоэлин бид өсөрч чадахгүй. Тэнгүүд одоо энэ залуу одоо энэ Морант мэтийн Зайон өөр одоо энэ Америк залуучуудад амар бүх хотод болох боломж байгаа байхгүй Америк учраас. Тэгсэн чинь өөрсдөө ингээд фейлдээд байгаа байхгүй да. Тэгсэн чинь сая одоо ингээд хаймыг онцолж чинь гэхэд олон улсын тоглогч нар чинь ийм одоо тэр All-Star мондог тоглож шүү. Дэлхийн баг, Америкийн баг дээр бол одоо Лука Йокич өрнийгөө болно шүү. Америкийн хоёр баг гарна шүү. Уг нь бол. Лука Йокич өрнийгөө болох юм бол ер нь хожигдохгүй шүү. Тэгэж ч угаасаа нэг баг л болно шүү. Тэгээ болно л. Ер нь зүгээр тэр нэр хожигдохгүй юм шүү. Вэмби, Лука, Йокич, Янис дөрөв нэг баг болно шүү. Дэлхийн баг бол Америкийн баг шиг болох юм байна дөө бүгдөө. Янис Вэмби хоёр ч Америкийн багад гэхдээ боддоо за 5 LeBron гэдэг одоо 41-т өөрийг одоо LeBron орох яг гоо за орох ах уу. LeBron KD 41-т өөрийг хүчээр авчих байгаа одоо. Стеф хоёрыг Kevin Durant тэгэхээр Steph Durant, LeBron 3 бат штэ. Америк нэр баг чинь тэгээд шээ хүртэл очих юм. Тэгээ штэ. Канад хүн гэдэг гүнэлтэй байгаа илүү тий нэр. Шээ орж байна. Дэлхийн баг дийлэхгүй юм байна уу? Тийм. Одоо угаасаа бүх хотоор Америкийн баг шиг баг одоо тэрнээс хоошоо сэдв яриа өдөхөө одоо. Америкийн баг одоо эдэн хөгчүүдэд авчна одоо банцсандаа одоо тэгээд. Тэгээ штэ өөр арга. Steph LeBron Батлерыг оруулж ир баг. Нөгөө шигшээдэд дуудсан том гурвыгаа дуудсан шүү дээ. Steph LeBron. Гоё болох шүү тэр нэр бас. За тэгээ Anthony Davis тоглол Anthony Davis эргэж ирээ тоглоно. Эмбидийг оруулж ирээ болох юм байна Америк нэр ингэсэн. Тэгэхээр энэ лиг чинь олон улсын тоглогч нарт ер нь эзлэгдэжээд шүү Америкчуудаа. Яг зөвөр масс Америк тоглогч байгаа ч гэсэн яг нөө топ тоглогч нь олон улс болчиход байна тийм. За одоо энэ шилдэг 6 тоглогчид өрсөлдөж байгаа магадлал өндөртэй байгаа 5 хүн байна л та. AJ Mitchell OKC-гийн сэлгэнээс галзуурч байгаа залуу. Дундаж оноо авалтаараа бол яг нөгөө хэдээс өндөр биш. Гэхдээ нөгөө нөлөөгөөр нь энэ чи хардаг шүү дээ энэ шагналыг чи бас. Тэгэхээр AJ Mitchell бол үнэхэр мондог байна. За араас нь Jeremy Grant харин нэг хүн шиг энэ багаас нэг цалин авч байгаа да нэг ингэж тогломоор шүү дээ. Энэ чинь уг нь бүр Америкийн шигшээд хүртэл багтчихсэн юм шүү дээ. Шигшээгийн бэлтгэл дээр дуудагдчихсэн юм шүү дээ. Тэгээ Grant ингэж тоглоод байгаа болохоор л харин Portland тав яваад байгаа л да бас тэр бол. За Quentin Grimes. За Philly төгрөг тэгээд өссөн гэрийг авч чадаагүй ч гэсэн дараа жил угаасаа тэр гэрийг авахын төлөө энэ жил бол бас дахиад хичээж байна. За тэгээд Хайми явж байгаа. Назрид өнгөрсөн жилийн 6-т. За Назрид хасагдах баха. Тийм ер нь жагсаалтаас Назрид явандаа хасагдах баха. Эхний дөрөв бол үнэхээр гоё байгаа дөрөв тоглогч яалтчгүй тий. Одоо ингээ багуудыг нь хараад амжилтыг харахаар ч гэсэндээ Grimes центр бол үнэхээр Philly-д айгүй хөрх нөлөөтэй байгаа даа. Тийм. Би бол гэхдээ Grant-ыг бол Portland солих байх гэж бодож байна өвөл. Яг үнэ хүргэж байгаа. Жинхэнэ нөгөө эхний хэсэгт ярьсанчлан ёстой жирүүгээс илүү Grant-ыг ингэж үнэ хүргэж хагаад зарах магадлал маш өндөртэй. Гэхдээ одоо хүмүүс угаасаа чанарыг мэдэх болохоор бас тэгж амархан үн хөрөхгүй л дээ Grant бол. Олон жил харцлаа та. Арай л удажлаа. Түүнээс тэр нэг Дэнүрт нэг жил амар хамгаалалт нэр тийм байсан юм чинь. Өстой нэг адаг уруулсан юм шиг гинтхэн зүгээр оноо авах бас өөр юм хүн болоод хөрсөн шүү дээ. Ер нь явж энэ өрсөлд Хайми Акис, AJ Mitchell хоёрын дунд тий хэрүүсэх баха та. Одоогоор бол тэгээд яг дундаас нь гинт нэг тоглогч онцгороод сэлгэнээс гинт сайн тоглоод их зүйлээс магадгүй л тий. За дорн тусын хэсэгтээ авцгаая. За боогийнх сайхан яриа гэсэн. Тэгсэн дээрээ Miami яс энэ нэр юу өгөөгүй юм шүү дээ тий. За одоо та нэрлэх зүгээр. За нэг Cleveland New York хоёрын айл нэг нь байх угаасаа тий. За тэгэх байх юм дээшлэг. За тэг нэг хоёр тэр хоёр нэг хоёр юм уу? Тэг Milwaukee гэсэн төрөө. За Milwaukee. Тэгэд хэцүү байгаас тий. Айгүй барьцгүй байна. Босч чинь дээшлээ та. Харин Боосны дээшлээ. За Detroit-ыг чинь дээшлэхгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм гэсэн шүү харин. Үгүй би сүүлийн дөрөвд гэсэн шүү дээ Detroit-ыг. Тийм. За эхний 3-ыг нэрлээ. За 6 дахиад 3-ыг нэрлээ. Орландо байх юм уу? Орландо сүүлийн 4 рүү орж ирэх хаа. Билээ юм. За та хасагчлаа. Аргагүй одоо өнгөрсөн хэдэн тоглолтын үзэл. Chicago бооно доош. За буулаа. Miami, Toronto, Atlanta 3 л үлдлээ шүү дээ. 76 юу?
76-аар нэг хавцнаа л баг. Ер нь. За 76 орсон. За одоо 2 баг нэрэлцвэл Торонто Атланта 2-1. Баксыг оруулсан шүү дээ энэ гоо. Одоо нэг баг. Эхний дөрөв болчихсон. Эхний дөрөв дотор 3-ыг л нэрлчихэд байна. Аа за дөрөвдөх нь. Майами, Торонто, Атланта. Арай Бостон нэрлэхгүй л үү дээ. За Бостон бол сүүлийн дөрөв одоо билээ нэрэл үзэхээр ер нь 4 зөгтэй. За баг магадгүй Майами гэж магадгүй юм байна. Харин тийм амар шанс тахгүй тийм. Тэгэхээр айгүй хэцүү болчихжээ те East ер нь. East хэцүү. Бүүс бас амар гоё байгаа шүү. Дундад төвшний багууд бол бид нар нэрлэхэд хэцүү. Энэ багуудад одоо саяны тулангийн Bulls, Detroit, Orlando, Atlanta, Toronto энэ багуудад хангалттай эхний 3-4-төө бичигдээд улирлыг дуусгачих боломж байгаа байхгүй цонх гарсан. Яг үнэ. Эндээс зүгээр саяны өссөн цаах миний зүгээр яг бодож байсан хамгийн муу явж байгаа Орландод санагдчих. Тийм надад Харин тийм ээ. улирлыг баг эхний дугаар дээр бид нар Орландог би 4-2 төгсгөөсөн байсан шүү дээ бүр. Орландог дээшлж магадгүй гэж бодсон чинь Орландож бүр 10 дээр дахин ороод. тэр чанараараа Яг 82 тоглолтын дараа тэгээд дээшээ гараад иж магадгүй л те. одоо эн чин Нэг winning streak 10 10 тоглолтын winning streak үзэл хийчихэл за хог дээшлээ. болоо энэ Орландо гэж. банкер нэг сонирн байна. Тийм. Ер нь бол дээгүүр үлэх гол шалтгаан чинь банкер байсан шүү дээ. Тэгсэн чинь банкер амар сони эхлүүлж байгаа байхгүй. Галзуурч ирсэн шүү дээ банкер. Улирлын ихэд хамгийн өндөр оноог авсан хүн чинь банкер байсан байхгүй өнгөрсөн жил. Тэжээ гинцсэн тий. Тэгсэн чинь энэ улирлын эхлэлийг яаж тоглоод байгаа юм. Тэгээд Бэйн бас нэг тийм Жохон цогцохгүй. сансан шиг биш байна. KCP-гээсээ яг нөлөөний хувьд баг Муу болчиход байна. Яг багтаа үзүүлж байгаа нь оноо авахаас өөр юм уу? Тэг нэг харахаар 20 оноо аваад байгаа. Тэгтээ хожихгүй байгаа. Харин тийм ээ. Ганц яг үндэ Франц Вагнер л нэг Тийм. чистний тоглолтоо Яг гаргаад байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө Мориц Вагнер нэг гэмтэлтэй байгаа тийм. Тэр ороод тэрхээ нэг сэлгээний тоглолтоос нэг арай жигдрээд арай өөр болчтой юм. Орландо очиж болох бах гэж найдаж байгаа. байгаа шүү дээ те. Тэгсэн чинь тийм бүүлсээс чинь нөгөө Геди маань юу яагаад шүү дээ. Трибл дабл баг дундчлаад байгаа юм шиг. Майкл Жордноос хоошоо за 1989 оноос хоошоогоо Майкл Жордноос хоошоо баг 36 жил эвдэгдээгүй амжилт гэж байгаа байхгүй юу? Хэдэн тоглолт дараалаад трипл дабл хийсэн анхны бүрсийн тоглогч жилөө нэг тийм. Гидээ бас гоё тоглож. Гидээр нь жил бохот баг болох байх. Гараг болох шинжтэй Тийм. шүү. Ер нь бүүлсийн Бүхотод болтол баг нь нэг яхаас. дорндоо гайгүй явж ивэл. Ядаас нь ихний 6 дотор явж ивэл ер нь болчих байх. East бол ер нь яг нэг дунд төвшний. Тэгээ гиди бүхотод гэтээ гидиг Хоёроос босдод ер нь хийж байж магадгүй юм шүү дээ. бүхотод болохгүй байх нэг шалтгаан нь олон улсын тоглогч. Тийм. Тийм шүү дээ. Нөгөө томчууд чинь олон улсынхаа баг руу орчих шүү дээ. Тэг. Тэгэхээр чин гиди чи австраа тоглогч тэнд дунд магтахгүй үлдчих магадaltaй байхгүй. Тэгээ ингээ дрибл даблаа донцлаад явах бол орохгүй юм. Шал дэлээ асуулт. Тэгээд нөгөө нэг үзэгчдийн санал манал ч одоо тэр нөгөө бохот тэр Мэдгүй харин би одоо яах юм тэрийг ойлгохгүй. Дэлхийн Америк хуваачаар Одоо 12 сар гараад 1 сар гараад All-Star санал асуулгыг эхлэх байх. Тэгээ тэр нь одоо яг яаж явагдах юм мэдэхгүй байна. Ганц дэлхийн баг, 2 Америкийн баг, нэг нь нөгөө нэг өмнөх өдрөн зохиогдсон залуучуудын Rising Stars дээр хоцсон баг, төрүүлсэн баг нь орж иж 4 баг бүрдүүлнэ шүү дээ. Тэгэхээр одоо тэр нь яг ямар форматаар яаж саналаа хураах юм мэдэхгүй. Ямар ч байсан өнгөрсөн жилийн тоглолтоос бол сонирхолтой болох нь ойлгомжтой байна. Тэгээ их гой хурдан хугацаанд өнгөрөх учраас. Сүүлийн тоглолт All-Star Game чи ерөөсөөр баг үзгээ болчиход байна. Сагс нь Тэ? 40 минут, entertainment нь 2 цаг болчиход байгаа шүү дээ. Хожихыг хүсчихсэн ганц нь Вемби байсан шүү. Тэгээ Вемби чи олуулсан юм баг. Тэгэхээр ер нь ойлгомжтой олуулсан юм баг төрүүлээ. За ингээ баазар нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг өндөрлүүлэн үзэгчтэй маргааш өглөө манай телевизийн шууд дамжуулалтаар уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Сагсанбгийн спортыг дэмжигч Coca-Cola байлаа. Баяртай үзэгчтэй. Баяртай. Dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. Couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.